Од өндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц үх Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors event итгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөтөлбөрийн од өндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргье. За өнөөдөр хэдүүлээ Монгол бүхийн түүхэнд бол одоо олон аваргууд, олон сайхан хүчтэнгүүд те нэрээ үлдээсэн одоо хууч домог мэт яригдсан явсан маш олон хүмүүс байна л да. Тэр дундаас бас цөөхөн хитгэн хүмүүс нь нөгөө хүн чинь бол эцгээрээ овогддог шүү дээ те. Гэтэл нутаг усныхаа нэрээр овоглогдоод үлдсэн буюу одоо энэ хүнийг бид нар чимэд гэдэг тэргээр нэх одоо яг ямар чимэд лээ гэж гацж магадгүй. Мөнгөн мордын чимдээ гэх юм бол гэж хүмүүс хүлээж авах юм. Тэгэхээр мөнгөн морд гэдэг нь болохоор Төв аймгийн мөнгөн морд сумыг хэлээд байгаа. Тэгэхээр Төв аймгийн мөнгөн морд сумын чимэд гэдэг арслангийн талаар хэдүүлээ өнөөдөр ярих гэж байгаа. Тэгэхдээ бас нэг энэ зүйлийг ботчмоор юм шиг үлээ. Энэ хүн маань харамсалтай дөнгөж 40 хэдэн наснд өөд болсон. Тэгвэл өнөөдрийг хүртэл чимэд арслан, мөнгөн мордын чимэд арслан гэдэг энэ тэндгүү ер нь бичигдсэн байдаг, хүмүүс дурсаад ярьж л байдаг гэд бодохлоор одоогоос 77 жилийн өмнө өөд болсон байгаа байхгүй юу? За бараг 80 жилийн өмнө өөд болсон. Тийм хүн. Тэгсэн хэрнээл өнөөг хүртэл яригадаад явна гэдэг чинь энэ хүний өөрийнх нь те энэ үндэсний бүхтөө хэн байсан бэ гэдэг нь илүү бас тодорхой харагдаж байгаа байна. Тэгээд өөрийнх нь онцгой сайхан зүйлүүдийн талаар хүмүүсийн бас дурсамж яриануудыг гоё баяжуулаад нэмээд яриад ингээ явах болно. За лувсан мөрийн чимэд гэдэг. Лувсан мөрийн чимэд гэж байгаа. За яг 15 дугаар жарны шар бичин жил буюу одоо 1908 оны 1908 онд Сэцэн хан аймгийн Дарханбэл Барай ширийн хошуу. Энэ болохоор одоогийн Төв аймгийн яг мөнгөн морд сум юм байлээ. Манайхан мөнгөн морд сумыг очиж үзсэн хүмүүс байна уу? Байхгүй бол ер нь хаана байдгийг гэдгийг зүгээр дүрслэлд бисээ хайгаад үзсэн чинь. Одоо ингээд Улаанбаатар хотоос зүүн тишээгээ зүүн аймаг тал руугаа гарах юм байна. Тэгээд одоо Багнуур дүүрэг шүү дээ, тэ. Багнуур дүүрэг ороод Багнуур дүүргээс хоошоогоо явчихдаг юм байна. Тэгээд яг нөгөө хойтлын дээр нөгөө өтгөн моттой тэр бүс нутг руу орохын яг наахан талд нь мөнгөн морд гэдэг сум байд юм байна шүү. За түүний эцэг бол Хинти аймгийн Цэнхрийн голоор нутгалдаг 1911 оны халахын даншиг наадмын үзүүр бүх гинтэн даржаа арслан. За аав нь эцэг нь гэсэн үг байхгүй юу? Гэх боловч их хорлоо нь болохоор чимдийг өөрийн төрсөн ах лувсан мөр гэдэг хүнээр овоглсон байдаг. Ямар ч байлаа гэсэн түүний бүхийн удам угсаавал аав талаасаа гэдгийг ойлгомжтой болчихж байгаа. Тэгэхээр аав нь бол бас л наадаж явсан, үзүүр түрүүнд явсан ийм л бүх хүн байж л тээ. За тэгээд чимэд багада ах Наваан шар гэдэг хүнийхээ хамт номчин хийдэж шавлан сууж байсан тул номчин чимэд гэдэг очтой байсан юм байна. Багада бол номчин чимэд. Тэгэхээр хийдэж шавлан сууж байгааз их олон авахтай хүн биш үү те. Тийм. За хийдэж шавлан сууж байгаа. Тэгээд хар болж эд барилдан гарч ирэх үедээ нутаг усныхаа нэрээр буюу мөнгөн мордын чимэд гэдэг нэрийг зүүдэг болсон. Энийг нь бас нөгөө өөрөө хэлээгүй ард түмэн л өгцсөн. Тэгээд ард түмний дунд мөнгөн мордын чимэд гэдэг нэрээр алдарсан үлдсэн ийм хүн байна. За чимэд бол багада жижигвтер биетэй. Жижигхэн биетэй, номотой хүүхэд байсан гинэ. Ингэж байж байгаад яг 17, 18 наснаас ахуулаад бүр ингэ суг өссөн. Ир өснө гэдэг шиг тийм суг өсөөд удалгүй нийслэлд ирж нагд сах нөгөө лувсан мөр буюу ээжийнхэн ах лувсан мөринд ирээд хамт амьдардаг болсон юм байна. Тэр хугацаанд энэ лувсан мөр гэдэг хүн нь бол одоо яг манай чимдийг өөрийнхөө амьдрал ах уу те юу гэдэг тэр болгондоо яг зааг зургаад аваа явсан. Тэгээд ахыхаа энэ ажилсаг тэгээ бас бүх моринд хорхоотой сайн талыг нь өвлөн авч тэгээ өөрөө барилцснаас гадна бас морь уйдаг байсан тухай түүний эхнэр Дулам гэдэг хүн дурсан ярьсан байдаг. За тэгэхээр хүү бол одоо ямар ч 17 18 настайгаас ахуулаад би хаана ингээд задраад гэдэг юм уу те том болоод эхэлсэн. Зөвхөн энэ нь бол энгийн том биш шүү. Энгийн өссөн биш юм байлээ. 18 орчим наснда сумынхаа наадамд зодоглоод шөвгийн дөрөвт үлдчихсэн юм байна 18 настайдаа. Тэгээ хойдон жил нь аймгийнхаа наадамд зодоглоод бүхийхэн гарааг яг аль биесээр эхэлсэн гэдэг. Тэгэхээр 19 настайгаас аймгийнхаа наадамд гарч ирж барилдсан л хүү ахна л те. За чимэд арслан бол амьд сэрвэн ахуудаа өөрөө хэлэхдээ би 22 настай байхдаа улсын заан гэдэг цолыг авсан гэж ярьсан байдаг байхгүй юу? 22 настайдаа улсын зааныг авсан гэж ярьдаг. Хэрвээ 22 настайг ингээ хөөгд бодоод үзэх юм бол 1930 он байх юм. Тэгэхээр 1930 оны наадмын талаар болохоор Ц Баточир гэдэг хүний судлаачийн Монгол бүх 70 жил гэдэг ном байдаг. Энэ номон дээр 1930 оны наадмын бүхийн барилдаан 1000 орчим бүх зодголсон хэрнээсээ төрүүлсэн болон шөвгөрсөн нийтдээ 5 бүхийн л нэр тэмдэглэж үлдсэн байдаг. Тэгээ бусад ямар бүх барилдсан
барилдсан, ямар цол авсан, яасан ийсэн тэр нь юусоо байдгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн бас худлаач биш байж магадгүй те. Би 22 наснда барилдаа ингээ авч ирсэн гэдэг нь. Бусад бөхчүүдийн овог нэр нутаг ус барилдааны амжилт тэр бүр архивын сан хөмргөөс олддоггүй. Тэгэхээр одоо үнэн гэхүү худлаа гэхүү мэдгүй. Ямар ч энэ хүн өөрөө би 22 настай байхдаа гэж хэлж байгаа бол энэ 1930 оны наадмыг хэлээд байгаа. Тий, 8 бөхт болоод авсан байна гэсэн үг. Тийм үү? Тий. 7 даваад шүүгэн 4 гардаг байхгүй. Тэгвэл шүүгэн 8 үлдсэн байна гэсэн үг. 10 даваатай. Тэгэхээр тэр 8 гэхээр 5-ын нэрэл бичигдэж үлдчихэ. Тийм, 5-ын нэрэл бичигдсэн гэдэг байгаа байхгүй. Бичигдэг 3-ын нэг нь манай ч мэдээсэн юм. Тийм, магадгүй. Тэгээд улсын баяр наадамд яг 1933 онд эхлээд зодоглсон юм байна анх. Одоо тэмдэглэж үлдснээр шүү дээ, тий. 33 онд зодоглоод 3-ын даваанаас Баянзүрх сумын гүнсэн Цэргийн ерөнхий сургуулийн хаймчиг, хөвсгөлийн урт насан, цэргийн балдан осор мөн Батбаяр начин нараар 7 авсан. 3-ын даваанаас хавуулаад дээшгээ энэ бүхчүүдэд тавж явсараа 7 даваад 25 наснда улсын заан цол хүрчээ гэж өөр нэг баримтаас гарч ирээд идэг. За ямар ч нэг 22-25 ингээд энэ залуу бол маш эрт одоо улсын том цолонд хүрчиж байгаа юм байна. Улсын заан гэдэг цол. 7 даваад шүү дээ. За тэгээ 1934 оны наадамд зодоглоод тэнд нь бол яг 1024 бүх барилдсан. 1934 оны наадам дээр тэн дээр бол 8 давсан. 8 даваад шөвгийн 4 бүхэд шалгараад Хинтээ аймгийн Бат жаргалын Шар Яндаа гэх арслан цолтой бүхтөө томж барилдаад давсан. Ингээд бүр улсын баяр наадамд буюу 1934 оны улсын баяр наадамд үзүүр түрүү булгадлах даваанд буюу 10-ын даваа юм билээ. 10-ын даваанд хүрлийн дэлэг арсланд өвдөг шороод үзүүрлсэн байгаа. За тэгэхээр 10-ын даваанд 9 давсан гэсэн үг байхгүй тий. 10-ын даваанд унаад яаж юм гэдэг чинь. За ингээд анхны 1934 онд бол ингэж том амжилт үзүүлээд араас нь 1935 оны наадамд зодголсон 720 бүх. Одоо энд чинь ингээд нэг тоо тэнцвүүлээ ихээр яа харахгүй ингээд зөрөөд байна л та. Тэгээд тэрнээсээ болоод нэг шөвгийн 8 бүх шалгарахаар бол шөвгийн 5 бүх шалгардаг ч юм уу тий. Ийм сондгоо бас юм гарч ирж илээ. За 35 оны наадамд 720 бүх барилдсанаас шөвгийн 3 гэж гарч ирсэн бүр. Шөвгийн 3-т Намжил Ваанч гэдэг арслан заяа. За тэгээд Архангайн Гомсүрэн зан. Тэгээд манай одоо хин Мөнгөн Мартин Чимэд энэ 3 гарч ирсэн байна. Тэгээд энэ 3 одоо яаж үзүүр түрүүндлөө барилдсан. Хоорондоо ингээд тойргоор барилдсан юм яасан. За энд бол одоо үзүүр түрүүнд Архангайн Гомсүрэн хаяад төрүүлээд улсын арслан гэдэг цолонд хүрсэн байна. Энэ 1935 оны наадмыг яриад байгаа. Тойргоор л барилдах нь дээ тий. Магадгүй. Одоо 720 бүх гээд тэгэхээр ч одоо ингээд нугаллаа тий. Тэгэхээр чин 360 болно тий. 360 дахиад нугаллаа 180. 180 дахиад нугаллаа 90. 90-ийг нугаллаа 45. 45-ыг нугаллаа 27, 28 болчих гээд байгаа байхгүй тий. Ингээд сондгооцсон юм шиг байгаа. За тэгээ нэг нь одоо гоц мөрөгдөнгөө яа гэсэн чинь ингэж явсаар гал шөвгийн 3 дээрээс ямарчсан үлдээд энэ 3-аас манай он бол тэр Архангайн Гомсүрэн гэдгийг хаяад төрүүлээд арслан цол хүртчихэж байгаа юм. 1935 онд. За энэ наадмын шөвгийн 6 бүх гэж байгаа тийм. Энэ чинь 3 үлдчихэж байгаа учраас шөвгийн 6 гэж байх нь л тийм. Тэгвэл шөвгийн 6 бүхт нь хин байсан юм бэ гэсэн чинь Мөнгөн Мартин Чимэд арслан. За иш Гомсүрэн зан, Намжил Ваанчиг арслан, Гэлэг арслан, Дэндв зан, Гонгор зан. За тэгэхээр чи ер нь бол одоо баг 4 зан 2 арслан шахуу үлдсэн байх нь шүү дээ. 3 арслан юм байна. 3 арслан 3 зан үлдсэн юм баг. За ингэж ийм 6 хүн бүлдээд за тэгээ саяны нөгөө нэг барилдаанаас чинь манай энэ Мөнгөн Мартин Чимэд төрүүлжтэй улсын наадамда. За араас нь 1936 онд Ардын Хувьсгалын Яруу алдарт 15 жилийн баяр наадам зодголсон 1024 бүхөөс шөвгийн 4-д үлдсэн. А тэгээд Гандангийн бүрхэг хэмээх их хүчтэн Намжил Ваанчиг арслантаа тунж барилдаад түүнийг орхиод үзүүр түрүүнд хүрсэн. За эндээ бол Дорнодын хумбан харгагч Балсан арсланд өвдөг шороодон үзүүрлсэн байна. За ингээд энэ хүн чинь бүр 32 33 оноос баг барилдаж эхлээл тэгэл 4 жилийн хугацаанд чи 2 үзүүлээд 1 төрүүлжлээ шүү дээ улсын наадамдаа. Нэг 4 жил барилдахдаа ч юм уу те ийм 3 том амжилт үзүүлчихэж байгаа байхгүй юу. За энэ яг саяны тэр нөгөө нэг үзүүлэлдэг 15 жилийн энэ наадмын талаар бөхчүүд бол олон сайхан тусамж үлдээсэн байдаг. За энэ наадам төрүүлсэн Дорнодын хумбан хар хэмээх Балсан одоо хүмүүс ярихдаа энэ Балсан өөрөө жижигхэн зал хэрглэж хагаад хайцсан штэ гэж ярьдаг гинэ. За тэр нь болохоор Ахмад зан Гомб даваг Дорилог нар яг энэ талаар ярьсан байгаа. За юу ярьсан гэсэн чинь. За яг хөө зальч юу байх вэ? Энгийн байдгал зүйлтэй гэж байгаа. Балсан арслан Мөнгөн Мартин Чимэд арслантай Ардын Хувьсгалын 15 жилийн баяр наадмын үзүүр төрөг булаалтаж барилдахдаа яг барилдаж байхдаа баг зэрэг зал гаргаж үе дооглон хөлөө дахин боолгох. Ууцаар хатгалаа гэж байн барьц тавилцах зэрэгээр барилдааныг удаашруулж барьцгүй дайрч хурц шалмгаа барилдаг Чимэд арслангийн эрийг сааруулж гэж байгаа.
өөртөө дасгаж байгаад хав барьцнаас хавирч тавсан гэж. Тэгэхээр одоо нэг иймэрхүү тухайн үед бол нэг юм зайлмэгч гэдэг юм уу тийм нэг иймэрхүү юм бол байх нь тий. Ингээл яг барь нөгөөх нь болохоор угаасаа тийм гэж юм л да онцгой. Чимэд аслан ч ерөөсөө онцгой тэр. Бүх бөхчүүд дэвэд гараал барилтгаал гараал ингээд өрцгөн шүү дээ тий. Тэгэхэд л манай төрүүлж хаяал хамгийн түрүүнд одоо асарлуу явдаг. Ерөөсөө ийм хурдтай голлож дайрдаг ийм бүх гэдэг байгаа. Тэгээ нөгөө нэг юм хурдтай барилддаг бүхий чинь тий. Тэр нөгөө нэг аслан бас аргалах гэдэг шүү дээ тий. За яах вэ? Энэ хурдтай барилдаад барьцанд нэг юм яг юм арганд нь орчих юм бол дуусчих гээд байдаг. Тийм учраас ингээл дайрал ороод ирэхдээ л одоо хөлөө болгох юм уу яад гин тий. Нэг иймэрхүү байдлаар ингэж яаж яагаад давсан байгаа. Тэгээд даваа тэр нь төрүүлсэн. Чимд аслан үзүүрсэн. Тэгээ энэ тухайн бас Ахмад заанууд маань ингэж ярьж үлдээсэн байдаг. За ерөнхийдөө энэ хүний амжилтыг харах юм бол за 1937, 1938, 1940 буюу те саяны үзүүлснээс хоошо тус 6 давсан. За 43 он, 44 онуудад 5 давсан. Ер нь бол ингээд бөхчүүдийн энэ том амжилтуудыг ингээд харж байхад тэр бөхчүүдийг бодоход хайцсангүй цөөн жил зодголсон юм шиг боловч ер нь бол 40 гаруй наснда хорвоог орхицсон. Тэгээ ер нь бол барилдааны үзүүлэлтээрээ яг ингээд чанарыг нь хөөгөөд харах юм бол чанар талаас нь ингээд харах юм бол зарим аваргуудаас ч илүү амжилт гаргасан. Нэг үгээр хэлэх юм бол аваргын дайтай арслан байжээ гэж хүмүүс тодорхойлдог байна. За арсланг одоо мэдэх нутгийн нэгэн буурал буюу Балжингийн Дэндүв гэж хүн 1984 онд ингэж хэлсэн байна. За чимэд бол нурууны хувьд одоо өмнөх дугаар дээр гэдэг метэн аюур шүү дээ тий. Метэн аюур молиг бүргэд нараас намгүй 2 м шахам өндөртэй. Энд чинь том бүх байсан байгаа байхгүй. 2 м шахам өндөртэй. Харин нарийнх нь туранхай. Гойны энэ булчин те гойны энэ арт хэсэг тэгээд өгзөг хэсэг хоошоогоо юм товоосон. Гарын шуу том бөгөөд урт. Тэгээд гараа одоо ингээд хин нэгэн хүний мөрөн дээр тавих. Одоо жишээл энэ хүний мөрөн дээр тавихад их хүндэг ордог. Тим хүн байсан. Царай зүс нь хүрэн бор. Хамар дээгүүрээ цоохордуу. Хөнхөрдүү нүдтэй, жижигхэн чихтэй. Өргөн зузаан цээжтэй. Бүдүүн хүзүүтэй зодог шуудгаа өмсөд засуул руугаа очиход маш их өөрөө тийм одоо хэлбэр одоо зан характерын үед маш их юм хуц юм сүрдмээр болж хувирдаг тийм дүү төрхтэй хүн байсан. Мүнд сайхан дэвдэг. Тэр шавж байгаа мавж байгаа нь үнэхээр гайхамшигтай юм бүх байсан гэдэг. За уучраад байгаа баг өрөхгүй буюу шууд дайраал нэг талаараа эгем тахим юм уу нөгөө талаараа хоёр сугаар нь тэврээд ч юм уу тонгорох эсвэл далбааныхын сэнжигнээс барьж агаад шилбүрдэл гойдчихдаг. Эсвэл голлол дайчдаг зэрэг ийм ихтэй энийг маш хурдан шалмгаа хийдэг юм бүх байсан. Тэр үеийн бөхчүүл чимдээс төрүүлж боорцонд очих хүн байхгүй гэж дуусан ярьдаг байсан. Тэгэхээр өсөө одоо нэгийн даваа ямар даваа гэдэг те даваа болгон дээр чимэд гарч ирлээ л гэхэд эхэллээ барилдаа эхэллээ гэхэд чимэд л төрүүлж нөгөө бүхэн унгагаа төрүүлээд боорцонд хүрдэг юм байл да. Тэгээ бөхчүүд нь бүр мэддэг. Чимэд л боорцонд төрүүлж хүрдэг гэх мэтлээ. За ийм л шийдэмгий барилдаг бүх байсан талаар нутгийнх нь бүх ялсан байна. За улсын арслан Ванчин хүү гэж байгаа тийм. Энэ хүн болохоор өөрөө Монгол бүхийн зарим мэх гэдэг ном байдаг. За энэ номон дээр энэ Ванчин хүү арслан гэдэг юм уу энэ хүн юу гэж дурсан юм гэхээр за чимдийн энэ хий харвах гэж ийм мэх байдаг гэд ярьж байгаа. Чимдийн хий харвах мехийг иш татан оруулсан бол Гялдангийн цоодлоо шүү дээ тийм. Цоодол арслангийн энэ учраа бөхөө барьж авах гэж хөөж яваад учраа бөхөө барьж авах гэж хөөжтэй тийм. Тэгэхээр ерөөсөө талбайн голд ингээл тоостлуулаад явчихдаг гэж байгаа байхгүй. Энэ хоёр ерөөсөө одоо бусдад одоо наадам үзэж байгаа хүмүүстэй эсвэл одоо бүх сонирхож байгаа бөхчүүдэд ч юм ерөөсөө энэ хоёрын энэ одоо барилдааны хэлбэр наадамчин олонд их онцгой харагддаг гэсэн чинь. Энэ хий харвах мэх гэдэг байгаа. Энийг би яг мэдэхгүй байна. Харин би ч гэсэн аваад. Тийм. Тэгээд нөгөө Гялдангийн цоодлын хувьд болох нөгөө бөхөө барьж авахгүй бол дайрна шүү дээ. Тэр нь бүр ингээд тооцоолол явчихдаг. Энэ хоёр нэг юм бас л энэ тэр наадмын динжийг чимдэг байсан ийм юм гэж байгаа. Ер нь бол тунч ирэмгий дайчин барилдаантай хүчтэй арслан байсан юм аа гэж Ванчхүү арслан өөрөө энэ мөнгөн мотын чимэд арсланы талаар дууссан байдаг. За хоёулаа хамтаа ажиллаж ярьчих. За тэгье. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors ивент итгэж байна. За энэ компани нь Япон автомашины сэлбэг засварын үйлчилгээний салбарт 1999 оноос хойш 26 дахь жилдээ хэрэглэгчдийн найдвартай түнш болон ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд тэд тууштай, хариуцлагатай ажилласны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байна. За дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж таны автомашин тохирсон сэлбэг найдвартай үйлчлэгийг санал болгож байгаа. За автосэлбэг гэдэг бол автомашины маш чухал одоо хэсэг шүү дээ. За автосэлбгээс болоод одоо ословоор юу гэдгийг тэр шалтгаалж болно, гарч болно тий. Тэр автосэлбгийг бол яг найдвартай оригинал бүтээгдэхүүнүүдээр орлуулах ёстой. За мөн тэд сэлбэг борлуулагчид автозасварын газруудтай хамтран ажиллахад нээлттэй байгаа. За Forward Motors компани маань танд зөвхөн автосэлбэг бус аюулгүй байдал, ихтгэлцэл
хамгаалтыг санал болгож байна. За тэдэнтэй холбогдох утасны дугаар бол 7510 7510 ТЭЦ3-ын чанга хойно тэдний засварын төв байдаг юм байна. За баярлалаа. За Ford Motors компани хамт олондоо баярлалаа. За одоо нөгөө өөрөө энэ хүн маань одоо 1950 он хүрвөөгүй юу те ингээд маш богинохон наслаад ингээд өнгөрцсөн учраас түүний талаар ярьж одоо үлдээх ёстой хүмүүс нь гэх юм бол те тухайн үед дөнгөж барилж байгааг нь харж исэн жоохон хүү те өнөөдөр ихэд 70 80 та болцсон байх хэмжээний байхгүй юу. Тэгэхээр одоо түүний хамгийн ойр дотны нутаг усных нь хүмүүс те энэ хүмүүсээс нь одоо яриад урсамж юм авч үлдсэн байна л да. За эндээс бол гэргий дулам түүний гэргий дулам гэдэг эмэгтэйгээс нэлээд дээр үеийн ярьцлага шүү энэ 70 80-аад он юм уу хизээний ч ярьцлага юм те мэдхгүй. За тэгээд гэргий дулам гэдэг хүн мөнгөн мөртийн чимэд аслангийн талаар дурсахтаа тэгж байгаа. Би анхны хантайгаа 10 гаруй жил амьдэрсэн. Тэгээд 3 охин, 1 хүүтэй болсон. Гэвч нөхөр маань 40 иргэм наснда өөд болж би 12-той тэгээ 2-той 4 сартаа хүүгээ тэрвэрэд бэлэвсэж хоцорсон юм а гэж байгаа юм. Хүү маань удалгүй бас нас орсон. 2 охиноо хүний дайтай өсгөх, мэрэгжил боловсрол эзэмшүүлэх зорилгот хоолтон залгуулах бүхий л үүрэг надад оногдсон юм а. Тэгээд нутгаасаа нүгэд Улаанбаатар хотыг бараацсан да. Том охин Лаасүрэн маань санхүүгийн сургууль төгсөж насаараа нэгтлэн бодгчийн ажил хийлээ. Одоо надтай адилхан тэтгэвэр авдаг, ач зээгээ өргөсөн эмээ болжээ. Удаах охин Дэчин Цэрэн маань их хэмч болж сайн сайхан амьдарч явна. Бас нас залуу бэлэвсэрсэн би амьдралын ирэхээр эргэх хорваагийн жам ёсоор өөр хүнтэй гэр бүл болоод бас хэдэн хүүхэдтэй болсон. Одоо 1 хүүтэйгээ энүүхэн Эрдэнэ сумын Баян даваа орчим мал маллан амьдарч байна гэж ярьсан байна. Миний хань болохоор одоо чимэд наслангийн талаар дуусч байгаа. Миний хань төлөв томоотой, гүдэсгэн, хин хүнтэй эвсэг, хэрэлдэж муудалцдаг. Найз нөхөд олонтой, танихгүй хүмүүс чимэдгай, аслангай гэл их хүндэлдэг байсан санагддаг. Адуу мал бас ирэмгий. Уургаж, уур уцааргүй хүний сайхан хань байсан юм а. Би олон дүү болооч тэрүү их хүндэлдэг. Та гэдэг. Үгнээс нь гардгүй. Ирэх танх, заримдаа охин шигж байсан санагддаг. Найр наадам дуртай, ажил төрөлд махруу, шаламгай, альва юмны эвийг олдог, амьдрах арга ухаантай хүн байлаа. Манайх нэг их баян байгаагүй ч тов хийсэн хідэн малтай боломжийн амьдралтай л айл байсан. Талигаач маань надтай суухаас өмнө ах наваан шарвтайгаа хамт нийслэл хүрээний Номчин аймагт чамлан сууж байсан лам хүн юм а. Тэгээд эд барилдаж гарч ирэх үедээ Номчин чимэд сүүлдээ хар болоод мөнгөн морьтын чимэд гэх болсон юм. 22 настайдаа улсын заан цол хүртсэн гэж ярьдаг байсан. Тэр нь ямар очтойг би сайн мэдэхгүй ч өөрөө бас андуурмааргүй бодлмааргүй юм аа л гэж боддгийн. 22 настайдаа гэх юм бол 1930 он бол таарад байгаа юм аа. За манай нутгийн Лувсан тоо гэдэг хүн энэ чимэд чин нусаа гоожулсан хариугүй жаахан банд байсан. Харин 17 18 хэр наснда гинт өсөж биднийг хаанаас ч хамаагүй шүүрч аваад алчих гээд байдаг тийм сүрхий амтан болсон гэж ярьж байхын сонсож байсан. Улсын баяр наадамд халахын их хүчтэнгүүдтэй хүч бэрээ сорж нэг төрүүлж 2 үзүүрлэн аслан зол авсан хүн Бертал байсан баг. Гэр орноо нүүлгэж ачаалахтаа хүний гар харалгүй. Том ачаа авдар сав хөхүүртэй айргийг ганцаараа л ачаалчдаг байсан. Нэг удаа бүр одоо юм хотондоо үхсэн адуу юм уу хотонд нь үхсэн адуу байсан юм л да. Тэгсэн чинь хөлийг ингэж хончилж боож байгаад хашаа давуулж шидсэн ч гэж хүмүүс яриад идэг. Моринд өөрөө их дуртай, шилж ундаг, хол юмд явахдаа хос морьтой явдаг байсан. Өргөн ханхар цээжтэй, бэлхүүсээрээ нарийнхан, урт гартай хүн байсан юм а. За боловсрол сургууль соёл байхгүй. Шинэ үсэг тайлагдсан л төдий. Гэхдээ өөд болтлоо багийн дарга гэсэн албатай явсан хүн. Бурхны номд аль хэр байсныг нь би сайн мэддэггүй. Сүсэг бишрэл тааруухан байсан баг. Тэр үеийн багийн даргачин албан журмын мал мах, хөөвөр хялгас, ноос ноолоор шахаж шаардна. Өртөө улаа оноох, аян жинд явуулах, албан татар хураах гэд их ажилтай. Заримдаа гэрийн бараа харахгүй багийнхаа ажлыг хөөцлөд явцдаг. Тэгж нэг ирэхээр хідэн малынхаа ноос ноолоор хадлан бордоо авах гэл хөдөөний хүнд чинь хийх ажил ямар мундах биш те. Шилжлээ дарсан их ажилтай л байсан. Харин морь үйдэг байсан. Манай том охин маань хээр өрөөгөө унаж Баян зүрх сумын наадамд тасархаа төрүүлж ирсэн. Бас аймгийн наадамд алаг азар унаж нилээд дээгүүр давхиж чухам хидэд орсныг нь санахгүй байна. Улсын баяр наадамд морь уйлдуулж завдаагүй. Нөхөр маань энэ хоёр охин ганц хүүдээ амьшигээ хайртай байсан юм а гэж хуучилсан байна. За тэгээд дулумгаа цааш нь ярихдаа наадамд явах бүрэл шин дээр хийж өмсдөг. Төвдөн дор жаваргыг анх төрүүлдэг жил.
гэж байгаа. Тэгэхээр төвдөнд орж аврах чинь 1939 оны наадамд төрүүлж байгаа тий цэргээс ирээд. Тэгэхээр 39 оны наадмыг яриад тах шиг байгаа. Төвдөнд орж аврагыг анх төрүүлдэг жил бай шагнал дээр нэмэлдэж ирсэн нэг их гоё цагаан саарл бүрх малгайг манай нөхөр өөрөө тэр одоо чимэд арслан байстай тий чамгүй өнөр худалдан аваад надад авчиж өгсөн гэж байгаа их нэртэй. Эмээн залуу занд насанда тэр чамин тансаг малгайгаар гангарч л явлаа. Төвдөнд орж байгаа цэргийн хүн байсан болооч тэр малгайгаа нөхөрт маань заасан баг. Мөн ч гоё малгай байсан. Ер нь хандаа их халамжтай тийм л хүн байсан да гэж түүний эхнэр бол дурссан байдаг. За түрүүний дурджсэнаар нөгөө Ванчухын арслан болохоор хий харвах мэхийг Төв аймгийн Мөнгөн морьтын чимэд голлон хийж хаягдгаараа ихэд алдарсан бүх байлаа гэдгийг дахиад нэг өөр газар бичсэн байна. Хий харвах. За манай одоо үзэж байгаа үзэгчд маань болон те лайв үзэж байгаа үзэгчд маань хэрвээ энэ мэхний талаар юм олж мэдэх юм бол комент хэсэгт гоё хуваалцаад өгөөрэй. Хамтдаа мэдж авъя те. За тэгээд улсын арслан цоодл гэж хүн байгаа. Гэнэ Гялдангийн цоодл гэж те. Чимэд арслан болохоор өндөр нуруутай, бяр сайтай бүх байсан. Төргөн дайрч хамах мэхийг сайн хийдэг байв. Миний бодоход чимэд лавгаанаар аваргын анзаатай бөхчүүд байсан шүү. Чимэд арслан өрсөлдөгч бөхөө барьж авах гээд хөөж явхад наадмын талбай тоосож багшил харагддагсан. Тунч ирэмгийн барилдаантай хүчтэй арслан байсан юм аа гэж. За тэгээд ардын жүжигчин Гомсрунгой гэж. За энэ хүн бас их ойрхон явсан гэдэг юм бас бүх мөхийг сонсч ирсэн юм уу те ийм хүн байх нь. Манай өвлийн шүү дээ. Тийм Гомсрунгой болоход гэж байгаа. Би багада баяр наадмын төв асрын хажууд төр зогсож бүх харах завшаан олдсон юм. Тэгэхэд Мөнгөн морьтын чимэд гэж ухаа торг билүү, дурдан билүү дээлтэй. Нэг их сайхан цагаан шляпан малгайтай, их урт сормуустай. Сормуустай гэж нөөцлөөр. Их урт соруултай ганцтай. Нэг их гоё хүн зогсож байгаа харагдсан гэж байгаа. Гомсронгой ч өөрөө бас юмд гярхаа штэ тий энэ ч өөрөө жүжигчин хүн шүү дээ. Тэгээ энэ хүн ингээд хаснаа хэлж байгаа. Мөнгөн морьтын чимэд гараарай гэж цаанаас нь дуудсан чинь тэр хүн дээлээ тайлж гараад засуул дээрээс бөхчүүд ингээл гарч байгаа штэ наадмын талбар руу. Гарахад хамгийн түрүүнд төв асрын өмнө гүйж очоод дэвээ шаваага хийчихэл уучраа бөхтөө өрөнгүүт дайрч ман татуулж хайчаал дэвээд явчихж илээ. Мүнд сайхан бүх харагдсан да гэж дурссан байгаа. Тэгээ одоо яг энэ цол дуудах нь штэ тий. Цол дуудна гэдэг чинь тухайн бүхийн энэ ирэмгийн чанарыг тэр зорих зүргийг те бүгднгийн ингэж мандуулаа. Тэгээд нутаг улсад юу байдгийг бүх зүйлийг энэ зүрхэнд нь оруулж ирж байгаа. Тэгээд тэр том зүрхтэй тэр юмда дотроо тэр их учир холбогдыг тээсэн хүн бол зөвхөн гарын тэнхээ гэдэг юм уу те тэрнээс илүү бас юм одоо юм сэтгэл зүрхээр хүртэл хүчтэй болоод ороод ирдэг шнэ те. Тэнгууд цол сайхан дуудахад өөрөө энх урамшдаг бүх байсан тухайн. За яаж юм гэхээр одоо тухайн үед одоо Төв аймгийн засаг даргын тамгын газар гэдэг ч юм уу те Төв аймгийн яамл гэдэг юм л да. Тэр одоо тухайн үедээ бол одоо буюу 1937 онд Улаанбаатар хотод байдаг байсан юм байна. Одоо ингээд 100 мод ч юм уу те байхгүй нь шүү дээ. Улаанбаатар хотод Төв аймгийн одоо асуудлыг шийддэг газар нь байдаг байсан байна. Тэгсэн чинь 1937 онд аймгийнх наадмыг хийх гээд тэгсэн чинь төргөний гол гэж мэдвэ та. Нөгөө нэг урдталт юунд байдаг штэ тий. Квети яамнаас уушгаштай голыг хэлдэг штэ тий. Тэгэхээр ч одоо үлзийд хооллоос ингэж яваад тэр нэг одоо гүүр байгаа. Тэр гүүр байгаагийн гүүр гараад л тэр хөндөй баг. Тэр хөндөйд л одоо Төв аймгийн наадмыг хийсэн юм шиг байгаа. Тэгээ энэ болохоор яг нөгөө 37 он гэхэлэр чинь ардын өвсгөлийн 16 жилийн баяр наадам улсын наадам чинь болно штэ тий. Яг тэрний дараахан одоо улсын наадамд барилдсан олон сайн бөхчүүд энэ чинь ойрхон болчихж байгаа учраас тий. Одоо нөгөө нэг аргангаа маргангаас бүх улсад ирээ барилдлаа. Араас нь Төв аймгийн наадам энд гинэ гэж барилдчихна шүү дээ. За ингэсэн чинь олон сайн бөхчүүд за Арслан гэлэг, заан үлзий сайхан, соднон пилнаар оролцож Чимэд Арслан үлзий сайхантай үзүр түрүүн дээр үлдсэн гэж байгаа. За тэгээд энэ чинь улсын наадмаас дутгааргүй том бөхчүүд оролцсон наадам болох гэдэг шүү дээ. Шалгалт үлдсэн хоёр бүхийг 50 мэгц засуулууд цолыг нь хойноос нь дагаж явууд дунд нь дууддаг байлаа гэж байгаа. Тийм үү. Энэ их онцгой харин. Одоо ингээд засуулт цолын дуудангууд ингээд дэвж шавж байгаа л те мөрөндөө гүрэн ингээд дэвж байгаа л тэгэл зүүн баруунаас босоол гардаг штэ ингээд нураал ханаруулаа гардаг штэ. Тэгэхэд хоёр бүхэнд гарсан хойно араас нь цол нь явсаар л байсан гэж байгаа. Нэг өсөндөө ингээд одоо хоёр бүх бүр сүултээ ингээд за хоёр талаас гарлаа те зүүн баруунаас гарлаа ингээд ирлээ тэгтэн цол нь дуудаал байна. Ингэж байгаа хоёр бүх золгон тийм үү. Золгоход хүртэл цол нь дуусаагүй байсан гэж байгаа. Дуудаад л байдаг. Одоо улам тэр харшгүй хүчит яасан ийс ингээд улам түүнийг л ингээд хөглөөд л өн гэсэн үг байхгүй. Хуцлаад л өн гэсэн үг байхгүй. Арслан чимдийг улсын начин Ананд гэдэг хүн цоллсон. Тухайд энэ улсын начин Ананд гэдэг хүн бол бас л энэ бүх цоллооч дундаа бол их сайхан цололтгоор алдартай, их сайхан уянгалаг хоолойтой юм байсан гэдэг. Тэгэхэд яг энэ Арслан чимдийг энэ Ананд гэдэг хүн цолж исэн байгаа байхгүй. Түрүү байрын төлөө өрсөлдөх хоёр бүх
өрөөд зогсож байгаа заяа. Өрөөд зогсож байгаа хүртэл ананд чимдийн цолыг уянгалсан хоолоогоор маш сайхан дуудсаар л байсан. Цолоо дуудаал ингээд өрцсөн байгаа шүү дээ, тэ. Дуудуулж дөнгөж дуусмагц. Нөгөө чимд чинь гинт ухс хийгээл нөгөө үлцэн сайхны чинь хоёр дахимаар ингээ хамсан гэж. Одоо ингэж барилж байгаа хоёр дахимаар нь хамхан л тэ. Тэгснэ толгой дээрээ өргөө дээш ингээ гаргаад ирсэн. Хамаал дээш толгойгоо ингээ гаргаад ирсэн л юм. Дээр толгой дээр гаргаад ирсэн гэж байгаа. Тэгэж гаргаж ирэнгуутлаа хэд эргүүлүүд ард зоогоор нь тавьсан гэж. Ингээд гаргаж ирчээд нэг ингээ эргүүлж байгаа л ард зоогоор нь тавьсан юм уу да тий. Ингээ тавьсан. Үлцэн сайхан гэдэг байгаа тэр одоо тэр чимтэд унж байгаа хүн байна шүү дээ тий. Тэр нь бол уул нь яг тэр үед бол яг эд залуу мөн хүчтэй. Хэнийг л бол хэнийг хайчаар тийм сайн байсан үе. Тэгэхэд л тэн дээр чимэд аслан байж аваад тэгж хайж исэн байх. Тэгээд энэ Төв аймгийн наадам төрүүлсэн байгааз. Тэгсэн чинь нөгөө нэг үлцэн сайхан нь унчаад чимэдтэй тэгсэн гинэ. Би уулын чамтаа үнэхээр хүчээ үзье гэж болон зоргилж ийсэн. Чи надад даанч барьц өгсөнгүү дээ. Тэ? Барьц өгсөн бол одоо би бас үзмээр л байсан. Тэгэхэд дайраал өргөөл хайчлаа гэд. Тэгээ чимдэд хэлсэн байгаа байхгүй. Тэгээ чимдэд тэгээд хэлснийхээ араас шийдэмгий сайхан барилдлаа гэж баяр хүргэсэн баг. Тэгсэн бол одоо чимэдгоо нь болохоор эргүүлээд чимэд арслан болохоор эргүүлээд андгаа миний цолыг мүнд сайхан дуудсан шүү гэж хэлээд одоо нэг одоо баяр хүргээд ч юм уу те ингээд цаашаа орсон байдаг. Тэгэхээр тэр цол дуудна гэдэг байгаа чинь бас их учиртай. Тийм байна. Үнэхээр одоо тэр бүхийг одоо юу гэдгийг одоо нэг тэр наадмыг одоо би зөвхөн тэр наадмын бүхчүүдийг хэлээд яах вэ? Зүгээр нэг саяхан болсон нэг наадам дээр чинь ингэж хэлсэн шүү дээ. Үзүү түндэ гарч ирээд барилтаад унгаадаг шүү дээ. Тухайн үед бичлэг муутал байсан багтаа. Энд чинь улсын наадмын үзүү төрөө шүү дээ, тий. Тэгээ барилж хагаад хоёр бүх яаж хагаад нэг нь унахтаа яг баг ингээд харах юм бол зөө камер бичлэг дээр ингээд баг хоёулаа ингээд зэрэг шахуу унж байгаа юм харагдцсан. Гэхдээ яг бичлэгийг ингээд ухраагаад яг хідэн талын өнцгийг харахаар одоо нөгөө бүх нь унчиж байгаа байхгүй нэг нь давтсан гэсэн. Тэгсэн чинь нөгөө бүхт нь Монгол түмэн айгүй хайртай. Гэтэл давтсан улсын наадамдаа давчаа төрүүлчихэд байхад те унгаагаад дараа нь унчаад төрүүлчихэд байхад нь хүртэл нөгөө хүмүүс чинь хайнцсан дахиад барилдуулъя гэдэг ингээд бүр стучон даяараа орилоод тэгээд нөгөө хоёр бүч дахиад барилдахаас аргагүй болдог. Уул нь бол давчаад идэг. Нөгөө хүнд нь бол Монгол түмэн хайртай л гэдэг байгаа. Тэгсэн юмнээс тэр чинь бас үнэхээр хэцүү зүйл өстэй. Тэг хэрвээ би тэгсэн бол тэгээд тэгэхэд дахиад барилдмааргүй би бол давтсан шүү дээ. Мэдээд байгаа. Гэтэл стучон даяараа орилоо дахиад барилдуул гэдэг. Нөгөө бүхэндсэн дахиад барилдана гэдэг. Тэгэл тэр сэтгэл зүй хамгийн аймаг гэж байгаа шүү дээ. Одоо би барилдахдаа ганц энэ бүхтэй биш. Би стучон даяар байгаа бүх хүнтэй барилдана гэсэн үг гэдэг. Тэгээд дахиж барилдаад нөгөөдгөө давтдаг баг. Оо заашгүй юу. Энэ сэтгэл зүй тэгээ энэ айхтар байгаа сте. Тэгээ энэ миний чи одоо жишээлбэл тэр нөгөө нутаг ус ээж аав чи энд яах гэж ирсэн бэлээ. Чи өнөөдөр яах гэж энэ 9 давандаа гарч ирсэн бэлээ. Тэр их доторх сэтгэл зүйнэ тэр юм. Араас нь тэгээ тэрийг ойлгож байгаа тэр нөгөө нэг манай цол дуудаж байгаа те. Тэр хүмүүс чинь үнэхээр ингээд очноос нь таслаад өөрийг нь чиглүүлж өгөөд бүр ингээд хуцалж өгж байгаа ийм л чухал зүйл юм байна л да. Би бол тэгжил ойлгоод идэв. Тийм. Тэр олон түмэнд хайрлагдсан бох гэдэг байгаа шүү дээ. Тэр нь ч өөрөө ухамсарлах хэрэгтэй л доо. Яг тухайд нөгөө бичлэг нэтэр юм гүйцэд хараагүй ч юм уу бас дараад нь юу гэдгийг те. Үнэхээр бас төрүүлмээр байсан юм л. Яг нөгөө улсын наадмын үзүүд хүнд гараад ирэхлээр бас эвгүүл бахал та те. Давцсан юм шиг санагдаад тэгэл тийм л юм болж илсэн л та. Гэхдээ энэ хүн ингээд унснаа өөрөө мэдээд дахин өгсөн шүү гэдэг чимээ бол тэрнээс илүү цуурайтах хэрэгтэй. Те. Тэрийг одоо манай энэ яриад байгаа Монгол бүхийн гайхамшигт төлөлтийг яриад байгаа энэ хүмүүсийн тэр зан чанарыг те манай ялангуяа бүхөр хичээлж байгаа гарч иж байгаа залуучууд маань үзээд тэр бүхчүүдийн нэг юм алтан гадсаа болоод хараасаа те алтан гадс болохоор бүхчүүдийг бид нар яриад байгаа шүү ер нь бүхчүүдийн манай хувьд. За ингээд мөнгөн мортын чимэд гэж Монгол түмэндээ алдарсан энэ бүхийн зүр амжилтыг нь нийт даяар нь үндэсний бүхий амжилтыг нь харах юм бол за улсын наадмуудыг ярьж байгаа юм л да. 1933 онд 7 тавж улсын заан цол хүртсэн. 1934 онд 9 тавж үзүүлсэн. Хэрвээ нөгөө 30 он гэх юм бол эн чинь улсын заан биш. Дараад нь арай өөр цол авах гэдэг юм да. За 34 онд 9 тавж үзүүлсэн. Анхны наадам дээр 7 авчиж байгаа тий. Заан цол хүртэж байгаа. Хоёр дахь наадам дээр 9 тавад үзүүлчихэж байгаа. Гурав дахь наадам дээр 10 даваад төрүүлчихэж байгаа. Айхтар амжилт байгаа сте. Анх орж ирэл заан тэгэл үзүүлэл тэгэл арслан. Айхтар амжилт байхгүй. Тэгээд 36 онд нь дахиад 9 даваад үзүүлж байгаа. Эхний 4 жил барилдахад л юм байна шүү дээ. Тэгээд 37 онд 6, 38 онд 6, 40 онд 5, 43 онд 5, 44 онд 5 давж өгчихсэн. Ийм айхтар амжилттай аслан багхгүй. Тийм байна. За тэгээд ийхүү улсын наадамд 1 төрүүлж, 2 үзүүлж, нийтдээ 9 удаа шүгөрсөн. Ийм арслан байх нэ. За тэгээд түүний талаар одоо арай дэлгэрэнгүй тусам зүлдээсэн төрний гэргий Дулумгаан
ярианы хэсгээс яриад нэвтрүүлгээ өндөрлөе. За хань маань бол элдв өвчин эмгэггүй эрүүл саруул хүн байлаа. Тэгээ Улаанбаатар хот орохоор гэрээсээ гарсан юм. Сууж явсан машин эвдрээд хээр хоноод даарч хөрснөөс болоод хатгаа аваад тэгээд хэвтэрт орж айлд нас болсон юм. Би нялх хүүхдтэй байсан болохоор нөхрийгөө өнгөрөхөд 4 сартай хүүхдтэй байсан гэдсэн шүү дээ. Би нялх хүүхдтэй байсан учраас нилээд хол газар мориор санд мэд ирж уулзаад буцсан. Намааг явсны дараахан өнгөрсөн гэдг юм билээ. Энэ нь 1949 он гэж. За тэгээд өнөөдөр бол одоо хэдүүлээ төрийнхөө баяр наадамд 2 удаа 9, 1 удаа 10 давсан ч төрийнхөө наадамд 2 удаа 9, 1 удаа 10 давсан ч авраг цолоо хүртэж чадаагүй. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр магадгүй өнөөх сая нөгөө амьдралын төвөнд ярдаад байна шүү дээ. Хүрээнд одоо хийдэд ламаар сууж исэн, лам болохоо сууж исэн, ном үзэж исэн гэдэг. Энэтэй холбоотой байсан ч байж магадгүй гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр яг бага насндаа хийдэд лам суугаад те ном үзэж исэн энэ хүмүүс маань бөхөр барилдаад амжилт гаргасан маш олон хүмүүс байгаа шүү дээ. Ер нь дийлэнхтэй л тэр хийдэд сууж исэн гэдгээс шалтгаалаад авраг цол очоогүй ч юм уу нэг иймэрхүү тохиолдол гарч ирээд идэг байхгүй. Уг нь бол тэр үед чинь яах юм бэ? Үнэхээр л сургууль ном байхгүй. Хамгийн ойрхон байх боломжтой бичиг ном өсөх үзэх газар гэх юм бол одоо хүрээ чинь нэг юм хийд гэдэг тийм үү те. Нэм хүрээлэн сууж байгаа учраас тэр хийдэд тойроод л ард иргэд маань байж байгаа шүү дээ. Тийм байгаад хахад л одоо харамсмаар ийм олон аслангууд байдаг. За тэгээ энэ хүн нэвтрүүлгийг Монгол улсын заан баяр сайхан цэргийн начин тэгшээ гэдэг хүмүүсийн бичсэн 20 дугаар зууны их асрын өмнө гэж ном байдаг. Бүр ийм үнэхээр л бөхчүүдийн ном гэмээр те. Ийм зузаан ийм том ном байгаа. Ерөөс ингээд өргөхөд хүртэл хүн зөвхөн хүн зөөх юм бол ухаалтан зөөхмөр 20 дугаар зууны их асрын өмнө гэж ийм сайхан ном байгаа. Энэ номноос мөн дээрэс нь Нямосор Батцүх нарын бичсэн Монгол бүхийн хөгжилт гэдэг ном байдаг. Энэ номнуудаас хамтдаган материалыг хүргэж бэлтгэсэн юм байгаа шүү. За баярлалаа. Тэгээд нөгөө зарим нэг хүмүүс маань яг таны яриад байгаа та хоёрын яриад байгаа энэ Монгол бүхийн энэ сайхан яриа гэдэг юм уу тэр хүмүүсийн зүйлсийг одоо хаанаас олж унших вэ гэж хүмүүс асуугаад байдаг. Сая ерөнхий ямар ч сан олддог хоёр номыг нь бол хэлчихлээ шүү. За баярлалаа ганашаа. За баярлалаа. Хойлоо нэг ярьдаг шүү дээ. Цолоо авч чадахгүй байна гэл те. Дахиад нэг тийм түүх гарч ирлээ. Харамсмаар байна үнэхээр. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгээний хот мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За тэгье. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.